Хүмүүстээ энэ өдрийн мэнд хүргэе. За намайг Бөөнбаяр гэдэг шүтээсийн 4-р курсын оюутан. За өнөөдөр би та бүхэндээ Arista Cloud Vision платформыг OpenStack-тай нэгтгэж Cloud-ийн сүлжээг хэрхэн автоматжуулах талаар ярих болно. За эхлээд бид яагаад орчин үеийн Cloud сүлжээ 3-tier архитектураас Leaf-Spine бүтц рүү шилжиж байгаа гэдэг талаар ярина. Дараа нь OpenStack Neutron-ы талаар, дараа нь Arista хэрхэн OpenStack-тай нэгтгэж байгаа гэдэг талаар ярина. Тэгээд OpenStack-ыг одоо Horizon-оос физик сүлжээ хүртэл одоо яг яаж ажиллаад байгаа юм бэ? Физик сүлжээнд дээр яаж тохиргоо хийгээд байгаа юм бэ гэдэг талаар. За дараа нь бид нар демо бичлэг үзэх болно. Ажиллагааг харуулсан. Тэгээд эцэст нь энэ бүхнийг дүгнж ярих болно. За яагаад OpenStack-ыг Arista Cloud Vision-тэй хамт ашиглах нь илүү үр дүнтэй байдаг вэ? Энэ талаар товч танилцуулъя. За Arista Cloud Vision-ыг ашигласнаар одоо сүлжээний автоматжуулалтыг одоо Arista Switch-тэй холбоход маш амархан болгодог. Одоо Leaf-Spine бүтцтэй интеграшн хийж ажилладаг гэсэн үг. Мөн EVPN болон VXLAN overlay технологиг ашиглан одоо Layer 2 болон Layer 3-ын сүлжээний үйлчилгээг одоо олон хэрэглэгчтэй орчинд найдвартай тусгаарладаг. За 3-д бол маш чухал зүйл байгаа. Энэ автоматар энэ бол физик сүлжээний одоо VLAN, VXLAN болон trunk routing гэх мэт бүх тохиргоог автоматар хийдэг байгаа. За тэгээд эцэст нь гэх юм бол одоо шинэ үйлчилгээ нэвтрүүлэхэд маш хурдан тэгээд илүү өргөжих боломжтой Cloud-ийн сүлжээг үүсгэх боломжтой болгож байгаа. За энэ зурган дээр бид дата дүүн хоёр төрлийн архитектурыг харж байна. За баруун талд нь гэх юм бол уламжлалт 3-tier архитектур. За энэ маань core болон aggregation access гэсэн 3 хэсгээс бүрддэг. За энэ архитектур маань STP дээр суурилсан Layer 2-ын одоо сүлжээг ихээхэн ашигладаг. За энэ топологи маань архитектурын маань нэг сул тал гэх юм бол одоо серверүүд хоорондоо мэдээлэл солилцохын тулд одоо aggregation түвшин хүртэл дамжих болдог гэсэн үг. За тэгэхээр мэдээж latency нэмэгдэнэ. Тэгээд horizontal буюу одоо босоо тэглэхийн дагуу энэ сүлжээгээ өргөжүүлнэ гэсэн үг. За энэ нь ер нь бол сүлжээний маш хүчирхэг төхөөрөмжүүдийг тавих шаардлагатай болдог гэсэн үг. За зүүн талд Leaf-Spine бүтц маань харагдаж байна. За энэ маань болохоор Layer 3 underlay ECMP буюу одоо Equal Cost Multipath гэдэг архитектур ашигладагаараа одоо latency-г маш бага болгодог. Одоо бүх серверийн хоорондох одоо hop нь бол одоо 1-ээс 3хан болж ер нь бол багасж байгаа гэсэн үг. Ингэснээр latency маш багасж байгаа. За тэгээд мэдээж түрүү ярьсан хэрэглэгчдийн сүлжээг найдвартай тусгаарлана. Тэгээ Boardleaf маань бол мэдээж интернет рүү хандлуулна. Одоо Layer 3-ын үйлчилгээг зохицуулж байгаа. За OpenStack гэж юу вэ? Нэг товчхон танилцуулъя. Зарим нь бол мэдж байгаах. За энэ бол open source private болон public cloud-ыг одоо deploy хийхэд зориулсан open source одоо хэрэгслүүдийн цуглуулга гэж хэлж болно. За энэ маань бол одоо үндсэн 3 resource compute, networking, тэгээ storage гэсэн 3 үндсэн resource-ыг одоо үр дүнтэй удирдах, тэгээд олон хэрэглэгчдийг үйлчлэгээ үзүүлэх тэг боломжийг олгодог байгаа.
За ер нь бол cloud operating system гэд хэлчихэж болно. За маш олон сервисүүдээс бүрддэг. За Keystone, Nova, Neutron гэд. За бид өнөөдөр Neutron буюу networking сервисийн талаар илүү судлах болно. За OpenStack Neutron гэж юу вэ гэж байна. За энэ маань бол одоо бид нар AWS руу ороод ч юм эсвэл нэг cloud платформ руу ороод шинэ сүлжээ үүсгээд одоо subnet үүсгээд routing хийгээд ACL тохируулаад хийдэг яг тэр үйлдлийн одоо хойно ажилтдаг сервис гэсэн үг. За хэрэглэгч дашбордоос шинэ сүлжээ үүсгэх эсвэл порт үүсгэх гэсэн хүсэлт илгээнэ. За Neutron сервер маань үнийг хүлээж аваад одоо Neutron плагинаар дамжуулна. Одоо virtual switch вэ нөө эсвэл PC switch вэ нөө одоо тохиргоо хийдэг гэсэн үг. За яг энэ хэсэг дээр бол бидний Arista плагин маань орж ирнэ гэсэн үг. За тэгээд энэ чинь бол compute нодууд байна. Тэгээд networking нод байна. За OpenStack-ийг deploy хийхэд бол заавал PC switch дээр deploy хийхгүй зүгээр сервер ашиглаад хийж болдог. За networking нодыг яагаад ингэж сервер дээр хийх юм бол ингэж учир дутагдaltaй гэх юм бол одоо сервер маань болохоор одоо сүлжээний төхөөрөмж биш учраас одоо сүлжээний маш их трафикийг одоо зохицуулах чадвар нь ер нь бол муу байдаг гэсэн үг. За энэний оронд switch асгалчих юм бол одоо маш үр дүнтэй сүлжээний үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. За Arista ML2 плагины талаар товчхон тайлбарлая. За ML2 плагин болохоор OpenStack Neutron-ы одоо нэг плагин. Тэгээд Arista-гийн PC switch-үүдийг одоо OpenStack-ийн сүлжээтэй холбож өгдөг гэсэн үг. За мөн автоматар одоо VLAN үүсгэж одоо порт өгөх тэгээд trunk зэрэг тохиргоог бүгдийг хийдэг. Тэгээд маш олон одоо automation протоколуудыг дэмжинэ. За HTTPS, JSON RPC зэрэг протоколоор хөгжүүлээд одоо өөрсдийнхөө скриптийг бичээд одоо Python-тай холбоод web-ээс ингээд switch-үүдээ удирддаг тийм automation хийж болно гэсэн үг. За Cloud Vision гэж нэг юм байгаа. За манай Arista ML2 плагин маань болохоор шууд PC switch-үүд болгонтой ингээд харьцаад байдгүй. Cloud Vision, Arista Cloud Vision дээр дамжуулж харьцдаг гэсэн үг. За Arista Cloud Vision маань болохоор одоо маш олон switch-үүдийг одоо нэг төвлөрсөн удирдлагатай олгодог. Одоо Arista-гийн хөгжүүлсэн одоо сервис платформ гэсэн үг. За маш олон юутай платформтой интеграшн хийж ажилладаг. За юм байна. За одоо демо бичлэгээ үзэхээс өмнө одоо яг хэрхэн ажилладаг вэ гэдэг талаар диаграм дээр харцгаая. За хэрэглэгч horizon руу мэдээж хүсэлт өгнө сүлжээ үүсгэх. За түүнийг Neutron сервер маань хүлээж аваад Arista плагинаар дамжуулаад Arista ML2 драйвераар дамжуулаад CVX ажиллаж байгаа switch руу одоо тохиргоогоо явуулна гэсэн үг. За ингэснээр CVX маань одоо шаардлагатай spine leaf одоо border leaf switch-үүд дээр маань тохиргоог автоматар хийж өгнө. За үүнтэй зэрэгцэн Nova compute service маань virtual машин одоо асаана. За жишээ нь хэрэглэгч virtual машин үүсгэлээ гэж бодоход. За тэгээ compute нode дээр virtual машинаа үүсгэхэд одоо түүнд ашиглагдах одоо юу н сүлжээний ресурс нь бэлэн болцсон байна гэсэн үг. За энэ бол одоо демо бичлэг дээр үзүүлэх архитектур байгаа. За нэг контроллер сервертэй, за үндс нь OpenStack маань энэ чинь ажиллаж байгаа. За нэг компьютер сервертэй. За компьютер сервис нь болохоор сервис дээр нь болохоор виртуал машинууд асна. За тэгээ 3 switchтэй. Энэ бол харахад ойлгомжтой байна. За энэ чинь болохоор товчхон логод байгаа одоо жишээ нь одоо сүлжээ үүсгэх үед type нь VLAN тэгээ segment ID зэрэг сүлжээнийхэн мэдээллүүд амжиж байна.
За route үүсгэхэд мөн адил тэр switch дээр одоо ажиллуулах командууд нь тэнцээ JSON-оор дамждаг байгаа. Enable configure гэдэг VRF гэдэг дамжсан байгаа. За сүлжээ үүсгэний дараа нэг иймэрхүү тавталга маань харагдаж байна. Тест 1 нийт. За шинээр виртуал машин үүсгэхэд мөн адил виртуал машинд маань порт хэрэгтэй болно. За VM ажилласны дараа тэгээд тавталга дээр маань орж ирсэн байна. За одоо демо бичлэгээ үзье. За энэ бичлэг маань ер нь бол жоохон хурдан явж байгаа. Тэгэхээр газ тайлбарлаад явах хаа. За OpenStack дашбордоос нэвтэрж байна. За ингээд overview хэсэг маань харагдаж байна. За энэс сүлжээнийхээ тавталга руу орлоо. За тэнцээ 2 тав нийцэн, 3 тав нийцэн. За сүлжээ маань харагдаж байна. Тэгээ тэнцээ router маань. За router одоогоор байхгүй. За тавталга маань гараад ирсэн байна. За одоогийн байдлаар нэг сүлжээ, нэг виртуал машин байгаа юм байна. За энэ бол ингээд command line-аас одоо 2 сервер маань энэ байгаа. Одоо виртуал машинаа харах юм бол нэг виртуал машин маань ажиллаж байна. За тэнцээ энэ border leaf, энэ leaf switch байгаа. За leaf switch дээр маань нэг VLAN байна. За border leaf маань мэдээж layer 3-ын бүх ачааллыг одоо өөр дээр явж байгаа. За энэ чи router маань VRF-ээр үүсэж байгаа. За spine switch маань болохоор CVX-ээр ажиллаж байгаа. Одоо OpenStack-тай яг холбогдож байгаа хэсэг гэсэн үг. Physics switch. За одоогоор ингээд нэг сүлжээ байна. За виртуал машин гэх юм бол нэг виртуал машин байна. Энийг switch-ээс харж байгаа. За одоо шинээр сүлжээ үүсгэнэ. За тест net гэж сүлжээ. Тэгээд subnet-ийг мэдээж тохируулж өгнө. Тест subnet. Тэгээ 11-ийн 0.24-т сүлжээ. За гэтээ бол автоматар авчдаг байгаа. Өөрөө бичиж өгж болно. За нэмэлтээр сүлд гарсан тэн дээр бусад тохироо хийж өгч болно. За сүлжээ маань амжилттай үүссэн. За одоо шинээр нэг router үүсгэж байна. За router маань үүслээ. За тавталгаа харах юм бол сүлжээ router маань үүссэн байна. Гэхдээ хоорондоо холбогдоог байгаа. За router рүүгээ орж агаад шинээр интерфейс нэмж өгнө. За интерфейс маань за хоёр сүлжээ маань харагдаж байна. За хоёр сүлжээгээ орууллаа. За хоёулаа актив болсон байна. Мөн IP хаягаа авсан байна. Gateway хаягаа. За одоо энэ чи холбогдоод гараад ирсэн. За одоо switch дээрээ physics switch дээрээ харах юм бол одоо network гэдээ харуул тест 1 net маань үүссэн байна. 1472 гэсэн сегмент ID-та VLAN үүссэн байна. VLAN network. За энэ чи leaf дээрээ VLAN-а харах юм бол за VLAN маань үүссэн байна. 1472. За энэ чи router маань R1 гэсэн router үүссэн байна. VRF гэдээ харж байгаа. За тэнцээ хоёр VLAN маань залгадаад холбогдсон байна. Хоёр сүлжээ маань. Яч юу? За шинээр виртуал машин ажиллаж байгаа юм. За энэс flavor сонгож өгнө. За шинээр үүсгэсэн сүлжээгээ сонгож өгч байна. За энэ чинь ECL бичиж өгч болно. Одоо ECL маань автоматар router дээр switch дээр орно гэсэн үг. Бичиж өгөх юм бол. За одоо тест 1 тест VM маань үүсэж байна. За энэ чинь сервер дээр харах юм бол одоо хоёр дахь виртуал машин маань гараад ирсэн байна. За энэ чинь сүлжээ маань байна. Энэ чинь виртуал машин байна. Тест 1 нийтдээ. За ID-гаар нь хайж үзэж болно. Логоос Grafana дээр лог маань бичиж байгаа. За тэнцээ VRF үүсгэсэн
лог маань тэнцээ байна. За 14.70 эргээд. За энэ JSON RPC протоколоор дамжиж байгаа одоо трафик гэсэн үг. За ингээд сүлжээнийх маань технологи харагдаж байна. За одоо тест VMS-ээ одоо 2 дугаар VM рүүгээ одоо пинг явуулж үзэх гэж байна. За консоль маань гараад ирсэн. Логин хийгээд. За IP-га шалгаж үзэх юм бол IP-га амжилттай авсан байна. За пинг хийгээд. За пинг маань амжилттай явж байна. За одоо бяцхан туршилт хийн. За router-ээс интерфейсээс салгаад үзнэ. За салгаад пинглэх юм бол за пинг маань явахгүй байна. За буцаагаад залгана. Энэчнээс харах юм бол одоо тавлог дээр маань яг салсан үг ингээ харагдаж байгаа. За одоо буцаагаад интерфейсээ залгалаа. За пинг маань явж эхэлж байна. За одоо энэ бүхнийг бүгдийг устгах нь. За шинээс за виртуал машин харлаа. За ер нь бол саяны төгсгөлийн яачи. За саяны бүх үүсгэс нь рутер тэгээд сүлжээ, виртуал машина буцаагаад устгаад үзүүлж байгаа. За тэр бүгд яг динамикаар үүсээд тэр рутер маань цэвэрлэгдэж гинөө гэдгийг нь бол харуулсан. Тэгээд бүх сүлжээ маань устаад яг рутер маань хуучин хэвэндээ орж байгаа гэсэн үг. За энэгээр энэ бол cloud-ийн сүлжээг физик switch дээр автоматжуулалт хийж одоо автоматжуулж хийж байгаа гэсэн. За тэгээд эцэст нь дүгнж хэлэх юм бол за хамгийн сүүлд хамгийн ихэнд бол автоматжуулалт мэдээж нэг ч хүн орж команд бичихгүйгээр энэ бол бүх сүлжээний үйлчилгээ явж байгаа. Тэгээд хоёр дахь юм бол маш томрох боломжтой. За шинээр ганц spine ч юм уу сүлийн switch нэмэл сүлжээ маань өргөжнө гэсэн үг. За тэгээд Azure Cloud Vision маань бол олон системтэй интеграц хийн. За Zero Touch Permission-ыг буюу одоо тохиргоонууд автоматар авна. Тэгээд шинээр виртуал машин одоо тэгээд үүсгэх юм эсвэл сүлжээ үүсгэхэд шууд физик switch дээр маш хурдан хийгдэх боломжтой. За тэгээд энэ маань одоо cloud-ийн сүлжээг маш үр дүнтэй болгож өгч байгаа юм аа. За тэгээд анхаарал хандуулсан баярлалаа. Асуух зүйл байна. За сонирхолтой ихтгэл танилцуулсан